За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Солонгост 2000 гаруй хүүхдтэй амийг аварсан Пастор Ли гэх хүний түүхийн талаарх бичлэгийг та нартай хүргэе гэж бодож байна. Шөнийн 2 цаг. Сөүл хотын Югбудун дүүргийн нэг нарийн гудамж. Нам гүм донд хөнгөн хөлийн чимээ гарч нэгэн залуу эмэгтэй ханан сулгасан жижигхэн дулаахан гэрэлтэй хаалганы өмнө ирнэ. Тэрээр тэрж авсан зүйлээ дотор нь зөөлөн тавиад хаалгыг хаана. Тэгээд хэсэг хугацаанд хөдөлж чадахгүй. Гараа хананд наасан чигтээ зогсно. Тэндээсээ шууд эргээд хархуу гудамж руу гүн отох нь дэндүү өр өвдөм. Энэ газар бол өмнөд Солонгосын анхны беби бокс буюу хүүхдийн хайрцаг юм. Энэ хүүхэн хайрцаг нь зүгээр нэг модон хайрцаг биш. Дотор нь хүүхдийг дааруулахгүй байх тогтмол дулаан хэмжигч агаажуулалтын систем болон хүүхэд хэвтэж буйг мэдрэх хөдөлгөөн мэдрэх суулгасан байдаг. Энэ бол аргаа барсан эцэг эхчүүд шинээр төрсөн хүүхдээ гудамжинд эсвэл хүйтэнд хаяж амь насанд нь хүрэхээс сэргийлж 9 минут үлдээж болох хамгийн сүүлчийн найдвар юм. Хэн нэгэн хайрцагны хаалгыг нээх эсвэл шатаар өксөж ирмэгт байсан дотор чанга тохиолдол дугардаг. Энэ үед 24 цагийн турш бэлэн байдаг асрагч нар болон пастор Ли өөрөө хугацаа чөмлөж амжилтгүй шууд гадагшаа гаран гүйн гардаг байна. Тэдний зорилго бол зөвхөн хүүхдийг аваад үлдэх биш. Зугтаж буй ээжийг явахаас өмнө амжиж уулзсан бид чамд тусалж чадна чи ганцаараа биш гэж хэлэх явдал юм. Энэхүү хайрцгийг 2009 оны 12 дугаар сард нэгэн эрхэм өөрийн гараар бүтээжээ. Анх хайрцгийг байрлуулж байгаад нийгэм болон засгийн газрын зүгээс энэ бол хүүхэд хаях үйлдэлийг өдөөсөн газар хэмээн маш их шүүмжилж хаахыг шаардаж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд энэ хайрцгаар 2000 гаруй нэрээд амжиж хүлээс аврагдсан юм. Энэхүү агуу түүхий эзэн бол өдгөө даал гарсан зүрхний хагалгаанд хэд хэдэн удаа орсон өөрийн бүхий л хүчээр зүтгэсээр буй Ли Жонраг пастор юм. Пастор Ли урд нь беби бокс байдаг байрандаа өөрөө амьдардаг байсан ч өдгөө нас өндөр болж бие нь муудсан тул өдөр тутмын ажиллаж залуу залгамжлагч нартаа даатгажээ. Энэхүү хайрцгийг зорж ирдэг ээжүүдийн дийлэх нь нийгэмд гадуурхагдсан эдийн засгийн чадамжгүй маш хүнд нөхцөлд орсон эмэгтэйчүүд байдаг. Пастор энэ тухайд дурсгатаа хоолойн зангирч байв. Манай Солонгос соёлд гэр бүлийн нэр төр гэдэг зүйл маш хүчтэй. Хэрэв залуу охин гэрлэлтээс гадуур хүүхэд төрүүлбэл нийгэм түүнийг шууд гэмт хэрэгтэн мэтээр харж хуруугаараа чичилдэг. Төрсөн эцэг эх нь хүртэл чи манай гэр бүлийг шившиг болголоо. Чи миний охин биш гэд гэр бүлийн бүртгэлээс нь хасчихдаг тохиолдол зөндөө. Үүнийг мартаж чаддаггүй хамгийн зүрхсэм тохиолдол бол 11-р ангийн нэгэн сурагч охин байлаа. Охин жирэмсэн босноо хэнд ч хэлж чадалгүй нуусаар өвлийн хүйдэнд сургуулийнхаа арын ууланд гарч ганцаараа төржээ. Тэгээд айсандаа хүүхдээ шууд булахаар гараараа хөлдөө газар ухаж эхэлсэн байна. Гэвч газар ухаж хүүхэд дээр шороо шидэх тусам хүүхдээ ойлгохдоо уулам чангарсаар байж охины зүрхэн зүсэгдэж хүүхдээ буцааж аваад хувцсандаа ороож уулыг давангүйсээр беби бокс авчирч өгчээ. Тэр хүүг пастор Ли авч үлдсэн бөгөөд одоо цоо эрүүл саруул өсөж байгаа юм. Байшингийн 2 дугаар давхарт пастор Лигийн 2009 онд өөрийн гараар барилгын материалын дэлгүүр ажиллаулдаг найзынхаа тусламжтайгаар банзаар хадаж хийсэн анхны беби бокс музейн үзмэр мэт хадгалаастай байдаг. 2012 онд Солонгост хүүхэд өрсөлдөлтийн тусгай хууль батлагдсан юм. Энэ хуулиар хүүхдээ асрамжийн газарт өгөх эсвэл өршлүүлэхийн тулд ээж нь заавал өөрийн нэрээр хүүхдийг аль биесны төрсний бүртгэл бүртгүүлэх ёстой болсон юм. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалж байгаа мэт боловч амьдрал дээр нэрээ нослохыг хүссэн залуу ээжүүдийг мухардалд оруулсан. Төрсний гэрчлэгээ дээр нь хүүхэд бүртгэгдснээр охид ажилд орж чадахгүй, гэр бүлээсээ хөөгдөж нийгмийн халамж авч чадахгүй хүрдэг байв. Энэ хуулиас болж беби бокс руу ирэх хүүхдийн тоо сард 2-оос 3 байснаас шууд 20-оос 30 болж өссөн юм. Учир нь эмнэлэгт төрж чадахгүй болсон ээжүүд беби боксыг л зорж байлаа. Пастор Ли энэ хуулийг өөрчлөх талаар өөрөөр хэлбэл ээжүүд өөрийн нэрээ нууцлан эмнэлэгт аюулгүй төрөх эрхтэй болгохын тулд улс төрчид хууль тогтоогчдод бараг 10 гаруй жил тэмцсэн. Үүний үр дүнд саяхнаас Солонгост нэрээ нууцлан төрөх хууль хэрэгжиж эхэлснээр беби бокс ирэх хүүхдийн тоо эрс цөөрсөн байна. Пастор Ли зөвхөн хүүхэд хамгаалаад зогсоогүй. Төрөлхийн хөгжлийн хүнд бэрхшээлтэй 9 хүүхдийг өөрийн нэрээр аль биесээр үрчлэн авч жинхэнэ аав нь болсон юм. Түүний өрөөний ханаар дүүрэн тэдгээр хүүхдүүдийн зураг байна. Тэндээс пастор нэгэн жижигхэн зургийг зааж нулимс туслуулав. Энэ бол манай анхны охин Ханна. Ханна беби боксоор орж ирээгүй. Түүнийг анх эмнэлгийн эмч нар аваад иржээ. Охин төрөлхийн тархины саажилтад бүр тодорхой хэлбэл тархины дутуу хөгжилтэй буюу тархигүй төрсөн тул эмч нар
хэдхэн хоногийн насгүй гэж хэлсэн байна. Гэвч пастор охиныг үлдээж зурхлалгүй гэртээ авчирч асаржээ. Охин бүх биеийн бүрэн сайжилттай байсан ч пастрын хараар хэдэн жилийн турш амьдарсан юм. Ханна маань яг л Тэнгэрийн элч шиг байсан. Бүх бие нь хөдлөхгүй хэрнээ над руу хараад ганцхан удаа инээхэд л тэр өдрийн бүх ядаргаа амьдралын хүнд ачаа юу ч биш юм шиг санагддаг байлаа. Түүнийг өөд болсны дараа би машин барьж явахдаа үнэхээр их гашуудсан. Би бурханд гомдож "Бурхан минь хэрвээ та дахиад миний хүүхдүүдийг хаанаа шиг ингээд аваад явчих юм бол би дахиж үүнийг хийж чадахгүй" гэд замын хажууд машинаа зогсоож байгаад маш их уйлсан. Тэгээд цонхоороо тэнгэр рүү хартал Ханнагийн минь гэрэл цацруулсан ямар ч өвдөлтгүй нэмцэглэж буйцаарай тэнгэрээр дүүрэн харагдах шиг болсон. Тэр мөчид би өөрийгөө зүгээр нэг асран хамгаалагч биш. Энэ хүүхдүүдийн хууль ёсны жинхэнэ эцэг нь болох ёстойг ойлгож сэтгэл минь ууж ирсэн юм. Оройн 16 цаг 15 минут. Пастор одоо өөрийн хүчилж авсан хүүхдүүдтэйгээ амьдардаг гэрлүүгээ алхана. Хаалгыг нэмэгц хүүхдүүд аав ирлээ гэж шуугилдаж пастрыг бүчин авна. Өдгөө түүний гэрт 13 гаруй хүүхэд хамт амьдарч тоглож суралцаж байна. Тэдний донд шилжилтийн насандаа яваа заримдаа өгөн дардаггүй зөрүүдэлдэг Собакүч бий. Гэрийн нөгөө талд тусгаарлах эмнэлгийн өрөөнд насаараа хэвтэрт байгаа 24 цагийн эмнэлгийн тусламж шаардлагатай хүүхдүүд бий. Тэнд өдгөө 25 нас хүрсэн хэвтэрт байгаа Нейтан хүү байна. Пастор түүний өрөөнд орж гарыг нь зөөлөн атгаад тухан дээр нь унсна. Хүү ярьж чадахгүй ч аавыгаа хараад баяртай байгаагаа нүдэрээ илэрхийлнэ. Үнэндээ пасторлыг энэ хүнд бөгөөд агуу зам руу хөтлсөн хүн бол түүний төрсөн хүү Эвман юм. Түүний хүү төрөлхийн бүх биеийн сайжилттай хөгжлийн хүнд бэрхшээлтэй төржээ. Хэрвээ миний төрсөн хүү байгаагүй бол би хизээж пастор болохгүй байсан. Би зүгээр л бусдын адил бизнес хийж амжилтанд хүрч баян сайхан амьдрахыг хүсдэг жирийн л нэг хувийн ашиг сонирхолтой хүн байлаа. Миний төлөвлөгөөнд сүм эсвэл асрамжийн газар гэж байгаагүй. Гэвч хүний хүч хүрэхгүй шинжлэх ухаанд тусалж чадахгүй тэр их өвдөлт зовлон донд хүн өөрөө ирэхгүй бурхныг хайж бусдын зовлонг ойлгодог юм билээ. Хүү минь надад энэ замыг нээж өгсөн хэмээн пастор дурсав. Хүү Эвман нь 2019 онд 32 наснда хэвтэртэй таалалд өгсөжээ. Түүний нэр солонгосоор бурхны ивэлээр дүүрэн гэсэн утгатай. Найруулагч пастроос хүүгийнх нь нэрийг дахин асуухад тэрээр Ли Эвман хэмээн хүүгийнхаа нэрийг зүрхэндээ шивнэгмэд дахин давтан хэлж байлаа. Өдгөө пастор Ли хүүхдүүдтэйгээ хамт нэг ширээнд сууж хооллож чаддаггүй. Учир нь түүний насан туршийн хань хайртай эхнэр нь Альцгеймерийн өвчнөөр хүнд өвчнөд бол пастор хоолоо тусад нь идэж эхнэртэй хоолыг нь өрөөнд нь халбагдаж өгдөг юм. Тэгсэн ч тэрээр хүүхдүүдийнхээ хоол идэж шуугилдаж байгаа хажуунаас нь харан инээмсэглэж зогсоно. Учир нь энэ шуугиан бол түүний амьдралын утга учир юм. Пастрын өдрийн хамгийн сүүлчийн ажил бол хүүгийнхээ дурсгалд зориулж байгуулсан Эвман сангийн дэргэдэх шинэ түр хамгаалах байрны бэлтгэл ажлыг шалгах юм. Солонгост хүүхдийг асрамжийн газарт хуваарлах шийдвэр гартал хуулийн дагуу хэдэн сар шаардагддаг бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд гудамжинд гарах эрсдэлтэй байдаг. Энэхүү түр байр нь яг тэрхүү яаралтай үед хүүхдийг хамгаалах газар юм. Пастор өөрөө гараараа хан шалын тэмтрэн энэ шал нь зөөлөн байна. Хүүхэд унахад бэртгэхгүй энэ бол нь аюултай байна. Ямар нэгэн зүйлээр хаах хэрэгтэй хэмээн нарийн шалгана. Тэгээд зураглаач таныг өөд болсны дараа хүүхдүүдтэй таныг хэн гэж санаж үлдээсэй гэж та хүсэж байна вэ гэж асуухад пастор би хүмүүсээр пастор Ли Жонраг насаараа бусдын төлөө зүтгэжгээд амьдралынхаа эцэст өөрөө ядарч туйлдаа дууслаа даа гэж өргөдүүлж хэлүүлэхийг үнэхээр хүсэхгүй байна. Магадгүй энэ миний эцсийн нэр төр бардам зам байх үүний оронд миний өсгсөн хүүхдүүд маань өөрсдөө том болоод нийгэмд хэрэгтэй яг над чиг зовж өдөрсөн бусдад тусалдаг тийм агуу хүмүүс болоосай л гэж хүсэж байна гэж хариулжээ. Ли Жонраг пастор нэг өдөр ингээд тусдагч Биби боксны тохиолдол хэдий ч дууш магадгүй бол түүний ажлын цаг хизээд зогсохгүй. 17 жилийн турш тэрээр үгэл амьдралын заг дээрх олон зуун нярай болон араа барсан ээжүүдийн амьд бамбарн байсаар ирсэн. Маргааш өглөө наран мандахад тэр дахиад л нэг хүүхэд дахиад л нэг ээжийн амийг аврахаар Биби боксынхаа хаалгыг ширтэн суух болно. Түүний агуу аялал үргэлжилсээр